зохиолч хэд хэрэгэл ихч өгүүллэг. Намайг 6-наас хүрдэг жилийн хавар манай гэрт эмээ өвөгийн хамтныг охин ирснийг ээж аав хоёр миний эгч гэж хэлсэн юм. Тэрээр надаас ганц насаар л эгч байсан агаад намар сургуульд орох байсан тул гэртээ бүр ирж байгаа ажээ. Үсээ хоёр шүлдсэн бас болоогүй бөөстэй улаан хацартай бандгар шор охиныг миний хувьд эгчээ гэж дуудахад их л хэцүү байлаа. Сургууль эхлэх хараахан болоогүй байсан тул ээж түүний үсийг нь тайрч бас гоё хувцас өмсгүүлж надтай хамт нэг цэцэрлэгт бүр нэг ангид орууллаа. Ангийн хүүхдүүд агшаа намаанагийн ихч өмдөндөө баажгаж гэж шоолон инээлтгэхэд миний нүүр чавх шиг улаан ихч рүү муухай харж нүрээ хийх газаргүй шараа болсноо түүнээс хойш ихчийг бүр үзэн ядах болсноо л мартдаггүй. Игч чорлон олоогүй мэдэхгүйгээсээ бас хүүхдүүдээс асуухаас нэрлэгж байхдаа унах гэж байна гэж бодоод сур харавчихсан их. Иймэрхүү төстэй явдал игчийг сургуульд ороход ч давтагдсан мөлий. Игч зуны амралт, өвлийн амралт эхлэхэд л маргааш нь өвөө эмээ хоёрлогоо явсаар. Тэр ээж аав биднээс их бишөөрхөө. Барагтаа дуугарахгүйж шөндөө орондоо уйлж байгааг нь би тухайн үед их сонсож байсан ч эмээ өвөөгөө санаад ингэж байна гэж төсөөлж байгаагүй. Игч маань 1-р ангид ордог жил ээж хичээлийг нь давтуулна. Игч 10-ын дотор нэмж хасчих чадахгүй, бас бичиг үсэг огтоос битгэхгүй. Би бол цэцэрлэгтээ тоо бодлогоор гаргууд, дээрээс нь бас цагаан тулгаан үсгэж хийжилж гисэн. Ээж аавч намайг сэргэлэн цаваа хол явах охин шүү гэж магтдаг байсансан. Игчийг 10-20-ын дотор нэмж хасах гэж тарчилж байх хооронд би төд гээд дорн хариуг нь хэлэхэд ээж намайг магтаж дүүгээсээ 7 дор тэнэг юм уу чи гэд игчийг тоншоход том нулимс дэвтэр дээр нь асгарч дэвтэр нь авах юмгүй болдгосон. Ах чигчийг их шоглоно. Хаяа бүр ах бит хоёр нийлж байгаад игчийг шоглох инөөхөнд. Энэ мэдчлэн зүйл олон давдагдсаар игч бит хоёрын дунд тэрч бөөхөл ээжигч хоёрын дунд томоос том хүйдэн хан өргөгцөөр байсныг тухайн үедээ бидний хинэнч мэдээгүй билээ. Гэрийн хамгал ажлыг хийгч ээжигчийг барагтай магтахгүй. Ер нь түүний хийх ёстойс ажилд мэт аавч ээж ахч би чигчийг магтаж урамшуулж байгаагүй. Игч маань 18 хүрдэг жилээ эмээ өвөө хоёр нь хоёулаа өөд болсон юм. Түүнээс хойш игч улам дотгошоо хүүхэд болсон. 10 төгсөөд их сургууль орж чадаагүй игч маань нэг л өдөр ээжтэй ам урайгаад ээж зайл гэж хэлэхэд гэрээсээ хувцаа боож гарснаас хойш гэртээ дахиж хизээ ширгэж ирээгүй билээ. Яагаад ч юм бэ тэр үед ээж ч тэр бид ч тэр бүгдээрээ яагаад игчийг хайгаагүйгээ одоо болтол би гайхаад хариулт олдоггүй юм. Игчийг анхнаасаа л ээж ч би санаж байгаагүй ээж. Ер нь 4-д сарч болоогүй өвөө эмээ хоёрлоо явуулчихсан игчийгээ бид бүгд бараг л мартчихсан байсан юм. Харин өнөөдөр би эмнэлгийн орон дээр 2 дахь хүүхдээ үлгэдэн авч байхдаа нөхөр бид хоёр хоёулаа төгсөх ангийн оюутнууд учраас хүүгээ өвөө эмээ рүү хөдөө явуулахаар ярилцаж суухдаа өчнөн олон жил санаж байгаагүй төрсөн ихчээгээ бодхоос өр минь эмтрэх шиг болов. Өмнө яг л миний шовдөрлөгдсөн ихчээ болвол яанда. Хүүгээ эрэхт нь ах дүү нь ээж аав нь ч таахгүй хайрлын хүмүүс шиг болчихвол яана гэж бодох вэ яа. Өвөө эмээ гэд шүн орон дотроо уйлж байдаг байсан хөөрхий ихчээгээ анх удаа хаана явдгийн болдоо гэж өрөвдөн өгөөлөн санахад эмнэлгийн салхивч хэрүүн борооны өмнөх салхинд тар нэр хийтэл савлаж хүүтэн борооны үнэр хамар цоригход дөнгөж саяхан төрсөн улаан налзрай хүү минь юуж мэдэхгүй үнэгчлэн унтж байлаа. Хорвоо дээр хүн болж төрчгөөд ээж аавтай атлаа ээж аавгүй мэт ах дүүтэй атлаа ах дүүгүй мэт амьдрсан хөөрхий ихч минь хаана л яваа болдоо.